За залхуураа гэсэн унштай хараад цулаасан бясалд орсон үйлчлүүлэгчийн кейсээр товчхон мэдээлэл өгье. Үйлчлүүлэгч удчин настай эмэгтэй хараад цулаасан бясалд орохоор манай амьлагт хандсан ирсэн байгаа. Энэхүү үйлчлүүлэгч маань зүүн нүдний залхуураа гэсэн унштай шилний үзлэгт баруун нүд нь хасах 2.25 хас 2.75-ын цилиндртэй. Энэ шилээрээ 100% хүртэл татардаг. Зүүн нүд нь нэмэх 1.50 хасах 5.50-ын цилиндртэй. Энэ шилээрээ ойролцоогоор 60-70% орчим харах чадaltaй байсан. За эвлэгийн нарийн шинжилгээнд дээр үзүүлэлтүүд ерөнхийдөө хэвийн гол шинжилгээ болох эвлэгийн зузаан нь баруун талдаа 488, зүүн талдаа 498 микрометр буюу харьцангуй нэмгийн эвэрлэгт бүрхүүлтэй гарсан. За нүдний үзлэгт гэвэл нүдний бүтэц хэвийн нүдний уг хэвийн гарсан байгаа. За тэгэхээр энэхүү шинжилгээнүүд дээр үндэслэн үйлчлүүлэгч маань хараад лазер масаж орох боломжтой гэсэн дүгнэлт гарсан бөгөөд энэ дундаа Central Laser масаж төлөвлөгдсөн байна. За хараад лазер масажд орсны дараа 7 дахь хоног дээр үйлчлүүлэгчийн харааны чадал очих ёстой хэмжээндээ хүрсэн бөгөөд шилний хэмжээ бүрэн засагдсан байгаа. Тэгэхээр хараад лазер масаж залхуураатай хүн орж болохгүй гэдэг нь ерөнхийдөө өрөөсөө л ойлголттой байгаа. Тэр шилээр та хэр зэрэг тод харж байна, тэр хэмжээнд хүртэл очих боломжтой бөгөөд мөн бусад эвэрлэгийн нарийн шинжилгээнүүд хийлгэснээр тохиромжтой хаалгаа төлөвлөгдөх болно.